Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ 21 жилийн түүхтэй ДБС-ийн хамт олон орой бүрийн 19 цагаас аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээ сурвалжлагуудаа төлөвлөлдөг уламжлалтай байлаа. Тэгвэл өнөөдрийн аймаг орон нутгийн онцлог мэдээлүүдээ үзэгч та бүхэн хүлээн авна уу? Дархан болон Кангийн аймгийн иргэдийн төлөөлөл шугарлын төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй эдгээр маань хамгийн түрүүнд эрүүл мэндийн газар дээр хүрэлцэн ирлээ. За аймгийн иргэдийн хурлын даргын өгсөн яг төлөвлөгөөний дагуу манай дээр ирж ажиллалаа. За Дархан аймагт энэ жил 3 машин өгсөн байгаа. Энэ өгсөн 3 машинаа эрүүл мэндийн газар дээр гардууллаа. Яран бол ингээ иргэдийн хурлаас олгогдож байгаа энэ машинууд нь бол анхан шатны тусламж үйлчилгээнд бол яг бүрэн утгаараа бол хангагдаж ажиллаж байна гэж ойлгож байна. За эхний хэсгүүд нь дандаа нэгдсэн хэмжээнд 103 дээр өгдөг байсан. Дараа нь ахмад хөгжлийн төв дээр хөгжлийн бэрхшээлд хүний төв дээр өгсөн. Энэ удаагийнх бол шүүхийн шийдвэр, цэргийн анги, за сомын эрүүл мэндийн төв дээр өглөө. Ерөн эмнэлгийн маань тусламж үйлчилгээний яг 50% бол яг Кангийн аймгийн тусламж үйлчилгээний энэ тэргүүд бол үзүүлээд явж байгаа. Яран бол энэ 103 машин өгсөн нь бол хоёр улсын ялангуяа Кангийн аймаг, Дархан аймгийн хамтын ажиллагааны том илэрхийлэл гэж ойлгож байна. За төлөөлөгч нартай би бас өнөөдөр иргэний эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээний нэг ч гэсэн ийм төслийг бас танилцууллаа. За энэ нь бол ямар утга учиртай юм бэ гэвэл яран бол яг Кангийн аймгийн хамтын ажиллагааны үүдэнд ийм нэг эрсдлийн үнэлгээний нэгж байгуулад яг энэгээрээ дамжуул иргэний боловсрол олгох, эрүүл мэндийг үнэлэх, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх ийм нэгж байгуулахыг хүндээ зорж байгаа. Энийгээ би бас өнөөдөр гардуулж өглөө. Миний хувьд бол Дархан аймагт ингээ альчилж байна. Тэгээд ирсэн сэтгэл маань маш өндөр байна. Биднээс цаашдын хамтын ажиллагаагаа бүр улам өргөнд хэлэх нь бас зүйтэй байна гэсэн тал дээр бол бас ойлголт авлаа. Тэгээд Эрдэнэт болгох даргын тавьсан саналыг бол зэрэг бид бүхэн бас буцаж очоод бусад гишүүд болон аймгийн төв хуралтайгаа зөвлөлдөн иргэн хариу өгөхийг хичээх болно. Тэгээд бид 2025 онд бас 5 сард жирсэн. 9 сард гэсэн манай төлөөлөгч нар Монгол улсад айлчилсан байгаа. Манай айлчлалын баг бол ингээд ерөнхийдөө бол 3 дахь ингээд ирж байгаа энэ баг байгаа. Тэгээд ер нь цаашдаа бас биднээс энэ хандилж байгаа төрийн тусламжийн машины тухайн энэ ажлыг бол бүр цаашдаа өргөжлүүлэн явах нь бас зүйтэй байна. Зөв газараа хэрэглэгдэж байгаа юм байна гэсэн саналыг төвшүүлье. Суучлын бүсэг байгууллагын засаг даргын энэ үдсэн төлөвлөлтийн хүрээнд энэ хавцуур газар шинжилгээ сайн төлөвлөгөө байгаа. За энэ хүрээнд манай ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнөөдөр засаг даргын зөвлөлийн хурлаар 250 айлын амны орон сууцтай холбоотой хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөж хилцүүлэх, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах ийм зүй ёсны шаардлага байгаа. Энүүнийг бас хилцүүлж гүйцэтгэж байгаа компани төлөөллөөр танилцууллаа. Ажлын хэсгээс бас тодорхой саналууд, тайлбаруудыг хэлж танилцууллаа. 250 айлын амны орон сууцны хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаж дараа нь Дархан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр батлагдах ийм явц дарааллын дагуу эхний ээлжинд аймгийн иргэдийн хурлаар батлуулъя гэсэн. Энд бол засаг даргын зөвлөлийн хурлаар хилцүүлж дэмжлэг авч саналыг хөргүүлсэн байх ёстой. Тэр өнөөдрийн хурлаар бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагийн хуралдаанаар батлуулъя гэсэн ийм байдлаар иргэдийн хурлд өргөн мэдээлэлээр шийдвэр гаргалаа. За өнөөдөр 250 айлын яг энэ хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө нь бол зураг зүйн компани магадлалын ерөнхий дүгнэлтээ өгч гисэн аймгийн иргэдийн хуралд орохоос магадлалаар оруулж батлуулаад ингээд оруулъя гэдэг байдлаар саналаа хөргүүлж бүх танилцуулга хийлээ. За мөн үүнтэй холбоотойгоор манай засаг даргын зөвлөлийн гишүүдээс саналуудыг тодорхой гаргаж энэ тухайлбал сургууль цэцэрлэгийг цаашдаа 1000 айл болгож өргөдөх бол ямар хэлбэрээр төлөвлөх юм бэ, тийм ээ? Дэд үтсийн шугамуд нь цаашдаа өргөдгөж 1000 айл болгож өргөдөхэд ямар хэмжээний төлөвлөж байгаа юм бэ? Наад талаас эхлээд том хоолой байх юм уу, багасгах юм уу гэдэг энэ юмнуудаар анхаараач гэдэг ийм саналуудыг хэлж байна. Тэгэхээр энэ зураг бол иж бүрэн зураг зурагдах үндсэндээ 3 төрлийн зураг буюу нэг нь бол хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөө, хоёр дахь нь бол инженерийн дэд үтцийн бүх байгууламжуудын, ногоон байгууламжуудын иж бүрэн зураг төсөв батлагдах юм. Гурав дахь иж бүрэн зураг нь бол энэ талбай дээр баригдах 8 төрлийн орон сууцны иж бүрэн зураг төсөв батлагдах юм. Энүүнийг батлагдсанаар манай иргэд бол иж бүрэн зурагтаа энэ 8 орон сууцнаас
аль нэг нь өөрт таарснаас сонгож 60 м²-аас 200 м² хүртэлх ийм газар байгаа. Энүүнийг аль нэг нь сонгож тодорхой 0.7 га газар дотроо аль хэсэгт нь барилгачих талбайг нь бас зааж өгнө. Тэгэхээр иргэд бол иж өрөөн барилгын зурагтай гэсэн үг. Тэгээ энээс шалтгаалаад одоо банкны зээл бус тэм хөөцөлдөхөд одоо бэлэн байх үүднээс энэ зургийг иж өрөөн гаргаж байгаа. Тэгэхээр иж өрөөн ийм 3 зураг одоо 11 сар дотор багтааж иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийт төсөв нь хэд болох вэ гэдэг зүйлийг бол 11 сар дотор тодорхой болгочихно. За мөн одоо газар бүх зохион байгуулалтын иргэдийн хурлаар батлаад за дархан сумын хурлаар тодтоглоор 26 оны төлөвлөгөөнд тусгагчвал одоо иргэдтэй за ийм одоо хэмжээний газрыг олгох юм байна. Ийм одоо үнийн төсвөтэй байх юм байна гэдэг зүйлийг хэлье. Тэгэхээр энэ дээр бол одоо гарч байгаа гол хүндрэл бол бас мэдээж одоо энэ зураг төсвийг хийлгэхэд бол бас одоо инженерийн дид утас техникийн нөхцлүүд гаргах гэдэг энэ барилга отооголтын яамнаас гаргадаг энэ техникийн нөхцлүүд гэдэг юм уу одоо эрчим хүчний яамнаас гаргадаг техникийн нөхцлүүд за бусад энэ процедуртай холбоотой батлуулах энэ олон одоо ажлууд маань нэлээд хүндрэлтэй хүлээлттэй ингэж явагдаж одоо ингээд хэсэгцлийн ерөнхий төлөвлөгөөгөө эхний ээлжинд иргэдийн хурлаараа оруулж батлуулах энэ 11 сарда багтааж дуусгах иж өрн зураг гэсэн ийм одоо төлөвлөлттэй явж байна. Монгол улсын иргэн хаанч газар өмчилж эзэмших болно гэдэг ийм хуультай. Тэгэхээр бид нар суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиа бариад засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлээд явна. Гэхдээ ер нь яг одоо эзэмшүүлэх хуулиа барих юм бол бид нар одоо хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиа бариад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар одоо шийдвэр гаргуулах. Хүн Дархан хотын иргэдэд одоо олгоно тийм ээ Дархан аймгийн иргэд олгоно гэдэг энэ одоо шийдвэрийг гаргах ийм одоо тогтоол шийдвэрийг 12 сарын хурлаар бас оруулах ийм одоо шаардлага зүйсний гарч ийн. За энэний дараа бол яг газраа ямар зарчмаар олгохын за ямар хүнд өгөхийн за тэгээд одоо тэр газар дээр аль хэсэгт нь барилга барих уу гэдэг юм а аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан энэ зөвшөлдсөх хууц гэдэг юмар иргэдтэйгээ зөвшөлдсөж тоолох юм бол одоо газар эзэмш явчаад шууд одоо зараад авах юм уу эсвэл одоо тэрүүн дээр барилгаа барьчаад одоо үйл хөдлөх гарсан тохиолдолд одоо газрын гэрчлэгээний эцсийн асуудлыг шийдэхгүй гэдэг энэ юмнууд дээр зөвшөлдсөх хууц дээр одоо хэрхэн олохгүй гэдгээ шийднэ. За одоо гол асуудал бол иргэдмээр маш их одоо асууж байна. Ер нь одоо юу болчихвоо? Олгоо дууссан юм уу? Бүртгэж ийн гинэ, өргөдөл авч ийн гинэ ч гэдэг юм уу, тийм ээ? Тийм зүйл огт байхгүй. Одоо газрын алд маань энийг одоо ичлээ шийдсэний дараа бол олох ажлыг зохион байгуулна. Тэгэхээр энүүнийг бол ямар нэгэн байдлаар хүлээлттэй байгаа зүйлд бол одоо Дархан сумын газар 26 оны төлөвлөгөөнд тусагдж очсны дараа дахиад одоо нөгөө газар олох засгийн газрын хурлаар шийдэгдээд эрх хавраас л одоо олох тухай асуудал яригдана. Тэгэхээр 11 сарда багтаагаад одоо мөнгөний тоог хэмжээнд хэдэн төгрөг байхыг за ямар иргэдэд олгохын шаардлага тавихын гэдэг бүх юм нь тодорхой болчихно гэж ингэж хэлмээр байна. 0.7 гагаар өгөх газар маань бол эзэмшүүлэх газар маань үн төлбөрөг өгнө. Газраа бол тэн дээрс одоо ямар нэгэн байдлаар одоо газрын мөнгө гэж одоо авахгүй гэсэн үг. Аймгийн засаг дарга бол тийм үүрэг чиглэл өгсөн. Тэгэхээр энэ нэг бол бид нар хуулийн хүрээ шийднэ. А энэ дээр бол дулаан орно. Дулааны одоо шугам сүлжээний өртөг орно, цэвэр бохир шугам орно, цахилгааны шугам орно. Энэ айлуудынх нь одоо хашаа хороо нэгдсэн зохион байгуулалтын төлөвлөлт батлагдсны дараа тэр хашааных нь одоо зураг одоо мөнгө орно гэсэн үг. За мөн одоо тэн дээр төлөвлөгдсөн одоо замын төсөв төлөвлөгдөж байгаа. Тэгээд энэ нэг оруулах одоо батлах хэсэг асуудлыг бол иргэдийн хурлаар одоо төлөвлөлтийн дараа шийдэгдэнэ. Ер нь бол энэ дид үтцийн инженерийн шугам сүлжээнээс гадна мөн гэрэлтүүлгийн ажил тийм ээ гэрэлтүүлэх хэрэгтэй болно. Дээр нь холбооны одоо шугам сүлжээ төсөөлөгдсөн байгаа. Тэгэхээр энэ бүх одоо зүйлүүдийнх нь төсвийг нь одоо иж бүрэн зураг хийгдээд магадлалаар ороод ирэхлээр зэрэг тэр одоо нийт төсвийг нь инженерийн шугам сүлжээний тэр төсвөл нийт айлуудаа 250 айлтай үнцэнтэй хуваарлаж нэгдсэн одоо өртгөн гарнаа л гэж ингэж явж байгаа. Ногоон байгууламж, үерийн байгууламжийн зураг төсөв нь бол батлагдж байгаа. Тэгэхээр одоо бид аюулгүй байдал бүх талаа харуул одоо тэр үерийн үндсэн ард талаараа нэг том үерийн байгууламж, урд талаараа том байгуулагдсан үерийн байгууламж байгаа учраас тэр замын ус зайлуулах болон бусад одоо тэр далангийн жижиг ажлуудын төсөв бол орж таарна гэж ингэж төлөвлөгөөнд тусаж байгаа. Тэгээ ногоон байгууламжийн төлөвлөлтийн зургийн дагуу бас одоо ногоон байгууламжийн тодорхой одоо зүйлүүд бас тусч өгнө гэсэн юм байгаа. Түүнээс тэр сургууль цэцэрлэг болон бусад одоо нийгмийн чанартай дид үтсийн зураг төсвүүдийг бол одоо энэ зураг төсөвд өртөг дотор нь орохгүй гэж. Энэ одоо иж бүрэн одоо зураг төсөв хийж 3 төрлийн зураг хийгдэж байна. Энэ одоо иж бүрэн зураг төсөв бол одоо нөгөө айлуудынхаа одоо нэгдсэн төлбөр дээр одоо нэмэгдээд явна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэсэгцэн ерөнхий төлөвлөгөөнч тэр за нөгөө иж бүрэн одоо инженерийн дид үтцийн одоо иж бүрэн зураг төсөвч тэр одоо тухайн айлын орон сууцных нь одоо загвар иж бүрэн зураг одоо экспертизээр батлагдсан одоо тэр зураг төсөв нь бас одоо энэ өртөг дотор нь одоо шингээд явнаа л гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй явж байгаа.
та бүхэн ч гэсэн бидэнд эргээд өөрсдийн саналаа илэрхийлэх байхаа гэж. За Дархан Уул аймаг Кёнгидо аймгийн найрамдал харилцаа үүсч хөгжсөний 11 дэх жил. Тэгээ энэ хугацаанд бол нэлээдгүй ажлыг хамтран хийсэн. Тэгээд Кёнгидо аймгийн одоо иргэдийн хурал болоод кёнгичүүдтэй бид бол талархалтай байгаа. Сая хамгийн сүүлд ирсэн 3 автомашиныг бол бид нар эрүүл мэндийн байгууллагаас гадна цэргийн хүрээний тусгай чигүүргийн байгууллагуудад хуваарлсан. Тэр тэдгээр байгууллагууд маань өөрсдөө өөрийнхөө одоо анги нэгтгэл дээр эрүүл мэндийн нэгжтэй, эмнэлэгтэй гэсэн үг. Эмчтэй, сувилагчтай гэсэн үг. Тэгээ тийм учраас бид нар бас тухайн албаа хаагчид болоод одоо арга эртний үйлчлэх үгээрээ дамжуулаад эрүүл мэндийн салбар дахь ачааллыг бууруулах юм бодлого барьж хуваарлтыг хийсэн байгаа. За өмнөх одоо ажлын албаны даргыг ирэх үеэр бол бид нар 5 төслийн саналыг хүргүүлсэн. За энэ удаагийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын дарга нарын ажлын ажил бол бидний явуулсан яг тэр саналын дагуу 5 байгууллагын нөхцөл байдалтай танилцах төслийг газар дээр нь биечлэн үзэхээр ийм хөтөлбөр боловсруулагдаад ирсэн байгаа. Тэгээ энэ нь бол бидэнд бас даваа тал болж байна гэж. За сая албан уулзалт хийллээ. За энэ хүрээнд болоод одоо өчигдөр Бөмбөгцөө эрүүл мэндийн газрын нөхцөл байдалтай үйл ажиллагаатай танилцсан, төслийн саналтай танилцсан. За энэ хүрээндээ бол дэмжиж хамтарч ажиллах одоо боломжтой байна. Бид нар одоо хамтын гарцыг эрэлхийлье гэдэг ийм байр суурьаа илэрхийлж байна. Тэгээд найрамдал харилцаа улам цэцэглэн хөгжихийн ерөөлийг өргөн төвшүүлээ дээ. Сайн мэцгэнөө Дархан Уул аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын хамт олон буюу одоо та бүхний энэ өдрийн мэдээгээд альтгая би бол зэрэг Кёнги аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ким Кэн Ён гэдэг төлөөлөгч байна. За би бол зэрэг Дархан Уул аймагт бол анх удаа одоо албан ёсны айлчлал одоо хийж байна. Тэгээд болохоор зэрэг маш их сэтгэл өндөр байна. Бид бүхний өдөөс өмнө ярилцсан албан ёсны уулзалтын хүрээнд болохоор зэрэг манай Янжмаа хурлын дарга маань болохоор Дархан Уул аймгээс одоо 5 тухайн салбаруудын тал дээр одоо хамтарч ажиллах одоо ийм санал тавьсан байгаа. Бид бүхэн яг одоо энэ тал дээр бол бас нухацтай зарим зүйлүүдийг бол одоо газар дээр нь очиж ярилцах одоо шаардлагатай гэж үзсэн. Манай бас хамт ирсэн төлөөлөгч нар маань тэрийг нь бас тухайн одоо Солонгост буцаж ороод салбар болгон дээрээ энийг нь илүү их одоо ямар боломжтой байна гэдгийг нь дахин судалж одоо хариу өгөх болно гэж одоо бодож байна. Тэгээд манай улстай бас зарим зүйлүүд нь бас төстэй бас дотн санагдсан зүйлүүд бас маш их байна. Тэгээд бас энэ эртний түүхийн Монголын агуу түүхээс гаралтай бас олон төрлийн хүчмийн зэмсэг гівчлэн одоо бүхэмдээ танилцахад бол зэрэг бас агуу нутаг агуу одоо бас улс шүү гэдэг нь бас дахин мэдэрч байна. Тэгээд бас шагаан харваа мэтчлэн хүнийгийн үеэс ахуулаад өдөө хүртэл одоо ингэж бас ингэ наадч хэрглэж байгаа юм байна. Энэ бүхнийг харахад бол зэрэг дахин бас одоо та бүхний одоо Монгол улсын одоо энэ эртний түүх, өв соёлын одоо биширмээр гэж одоо санагдаж байна. Соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр бол зэрэг биднээс 2 төрлийн бас одоо сэдв нэмэгдсэн тийм ээ. Төрөл нэмэгдсэн гэж та одоо хэллээ. Тэгээд энэ дундаас болохоор зэрэг яг энэ залуучдын театрт одоо өнөөдрийн бас танилцуулгыг сонсоод үзэхэд бол зэрэг энийг ажил болгох хэрэг болоо цааш нь үргэлжлүүлж явах бүрэн боломжтой байна гэж бид ерөнхийдөө бол бодож байна. Гэхдээ одоо нөгөө талаас харахад бол энийг биднээс одоо ойрын хугацаанд гэж хэлэхэд бас арай нэг жоохон түргэгдэх бах. Энийг биднээс урт хугацааны үргэлжлэлийн бодлогыг гаргахын тулд ойр ойрхон бие биенд рүү очиж ямар салбар дээр нь яг илүү дитэйл оруулж одоо яаж одоо ажлыг үргэлжлүүлж явах нь зүв бэ гэдгийг хоёр улсын хоорондын айлчлалууд олон удаа үргэлжилсэний үр дүнд бол гарах нь зүв бахаа гэж бодлоо. Мөн яг адилхан хөдөө аж ахуй салбарч бас адилхан. Энийг бол огт одоо боломжгүй ч юм уу тэгж ерөөсө бодож болохгүй. Тэгтээ тэглээгээд энийг яаравчилж бас хийж болохгүй байна гэдгийг нь одоо бас сайн тусгатаж авсан. Дархан Уул аймгийн иргэдийн хуралтай найрамдал хамтын ажиллагаатай ажилладаг Кёнги аймгийн хурлын төлөөлөгчд маань одоо 2 өдрийн албан айлчлалыг өрнүүлж байна. За энэ хүрээнд манай Дархан Уул аймгийн соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын салбарын үйл ажиллагаатай танилцаж, за энэ чиглэлээр хэрхэн яаж хамтарч ажиллах одоо хамтын ажиллагааны санал төслүүдэд одоо харилцан солилцлоо. Тэгээд мөн эдгээр зочид төлөөлөгчдөө манай Дархан Уул аймгийн залуучууд театрын маань одоо үндэсний өв соёл урлагаа бол таниулан сурталчлаа. Үүнээс гадна одоо Дархан Уул аймагт үйл
ажиллагаа явуулж байгаа одоо шагаан харваачт маань мөн одоо үндэсний өв соёл тоглоом наадгаагаа таниуллаа. Мөн одоо Монгол үндэсний эдийн ундаа хоол ундаагаа бол сурчлан таниуллаа. Гэх мэтчлэн ерөөсөө соёлын өв урлаг уран бүтээл мөн залуучуудын чиглэл мөн аялал жуулчлалын чиглэлээр хэрхэн яаж хамтарч ажиллах саналаа тавилаа. Тэгэхээр Тархуул аймгийн хувьд аялал жуулчлалын тухайд одоо соёл эдийн засгийг холбосон соёл эдийн засгийн өдрүүдийг зохион байгуулах ийм хүсэлттэй. За мөн үүнээс гадна одоо аялал жуулчлал соёл урлагийн чиглэлээр менежментийн чадхыг сайжруулах, за оюутан залуучуудын соёлын солилцоог бий болгох, за соёл боловсролын чиглэлээр одоо төлхөө хамтран ажиллах ийм саналыг тавилаа. 김근영 төлөөлөгч байна. 먼저 경기도의회 국제 친선 За өнөөдөр эрүүл мэндийн байгууллагт нийт 1747 ажилтан ажиллаж байна. Эндээс 374 нь их эмч, за 492 нь бол совилогч байна. Эм зүйц 109, за босод инженер техникийн ажилтан болон үйлчлэгч гээд бусад ажилт бол одоо эзэлж байна. За өнөөдөр хувийн эвслийн 12 эмнэлэг, за 70 үүдэн эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага 7, эмийн сан 75, за совилол 4, лаборатори 7 ажиллаж байна. За өнөөдөр бидний барьж байгаа том бодлого бол бас клиникийн эмнэлгүүдийг Дархуул аймагт оруулж ирэх. За энэ хүрээнд сүүлийн жил за клиникийн одоо онцлогооны төв болох интермед эмнэлэг Дархуул аймагт хаалга үүдээ нийсэн. За саран клиник Зэн гээд одоо яг клиникийн төвшөнд төрөлцсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг үзүүлээд төрийн эмнэлгийн одоо энэ тусламж үйлчилгээг хуваалцан ажиллаж байна. Төрөлцсөн нарийн мэрэгжил, үндсэн нарийн мэрэгжил гээд за энэ чиглэлд бол бид нар нэлээд агцтай том бодлого бариад явж байгаа. Бид одоо 4-5 жилийн дараа шинэ бүсийн хэмжээний том эмнэлэгтэй болно. Энэ дотор маань клиникийн том гисгүүд бий болно. Нүдний төрөлцсөн тасаг бий болно. Чихмэр хоолойн төрөлцсөн тасаг бий болно. Нарийн тусламж үйлчилгээний төрөлцсөн хэсэг бий болно. Энэ чиглэлд бид нар яг өнөөдөр нарийн мэрэгжлийн эмч нарыг бэлдэж байна. За бид өнгөрсөн жил ангиографи аппаратыг суйрлуулахаар яригдчихсан 26 онд бол суйрлуулагдах байх гэж бодож байна. Улсын төсвөд хэрвээ орж ирэхгүй бол одоо яамны зүгээс Азийн хөгжлийн банкны 225 сая долларын хөрөнгө оруулалтын дотор аймагуудын ангиографи аппаратуудыг шинжилнэ гэсэн ийм чиглэл байгаа. Ийм учраас энэ чиглэлд бид нар судасны мэслийн эмч нараа бэлдэж байгаа. Энд маань 3 үндсэн чиглэл байгаа. Нэгт нь зүрхний доторх судасны зүрхний мэслийн эмч, нөгөөх нь тархины мэс асал, тархины бүлээн хайлуулах эмч, дээрээс нь хавдрын бөглөөс их хавдрын мэсэл гэсэн энэ чиглэлд байгаа. Өнөөдрийн байдлаар бид нар хавдрын мэслийн эмчийг бэлдсэн байна. Мөн зүрхний судсан доторх мэслийн эмчийг бэлдсэн байна. Мөн нарийн онцлогооны одоо эмч совилогчийн багийг бэлдээд энэ аппаратын дээр ажиллах одоо бүрэн болцоог бол өнөөдрийн байдлаар бол хангасаа. Ерөн бид нар дээр энэ нэгдсэн эмнэлгийн төвшөнд ямар хэмжээнд одоо хүний үйлчлэгээ авдгийм бэ? Бид заримдаа хүмүүс чирэгдлээ гэж бас ярьдаг. Заримдаа чирэгдүүлж гэн гэж бид нар өөрсдөө ойлгодог. Гэтэл нэгдсэн эмнэлэгт маань өнөөдөр яг одоо амбулаторийн үзлэг хийлгэхээр өдөртөө 800 гаруй хүн яг нэг өдөр орж ирдэг. 150 хүн лабораторийн шинжилгээ өгөх гэж орж ирдэг. Энэ бол хувийн эмнэлгээс гадна. За ийм учраас бид нар дээр бас нэг дор бөөгнөрл үүсэх, нэг дор чирэгдэл үүсэх ийм тохиолдлууд байдаг. Мэдээж энэний гол зохицуулга нь бол цагийн менежмент. Цагийн менежменттэй холбоотой энийг зохицуулж болно. Өөрөөр бол ямар ч боломж байхгүй. Тэгэхээр зэрэг заримдаа хүмүүс нөгөө цагаа авахдаа одоо хойр хандах эсвэл одоо цаг аваагүй байж одоо үзүүлэх гэдэг юм уу, ийм байдлаар бас гомдлын маань их усүр гараад явдаг байгаа. За бид нар өдөртөө нэг 35-аас 40 төрийн тусламжийн дуудлага авдаг. За яг томоогийн удирдлагын үед бол 150 болж ихсдэг байгаа. За мэдээж өөрөг сумуудад бол
байнгын тусламж үйлчилгээний маань гисгүүд ажиллана. Ер нь нэг дунджаар нэг 50-аас 100-ийн хооронд хамгийн их үйлчлэгээ үзүүлдэг эмнэлэг бол хос хот байгаа. За хамгийн бага нь бол харьцангуй бага нь бол гэрэлтэй байгаа. Ингээд дунджаар ерөн бол нэг харилцан адилгүйгээр одоо хүн өдөртөө ирж тусламж үйлчилгээ авдгийм байна. Ер нь чирэгдэлгүй болоход ямар арга хэмжээ авах вэ гэд бас төрийн эмнэлгүүдийн захирлуудаа ялангуяа нэгдсэн эмнэлгийнхаа даргатай бол санал солилцож эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж энэ шийдвэрүүдийг бол гаргасан. Өнөөдөр өрн бид нар хүнийг айлхаар чирэгдэлгүй байх, тусламж үйлчилгээ нь ойлгомжтой байх. Манай дархан чинь бол жоохон онцлог шинэ хуучин хоёр хэсэгтэр хоёр амбалтаар байдаг. Хоёр амбалтын хооронд бас хүн шийдэгдэх тийм магадлал байдаг. Хамгийн түрүүн шийдсэн зүйл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн нэг цэгийн үйлчлэгийг бий болгоё. Хэрвээ та энэ хаалгаар орсон бол тусламж үйлчлэгээ авдаг вэ гэсэн ийм чигийг барьж жаргалтай ээж нэгжийг бий болгосон. Эрүүл мэндийн газрын нэг давхар амбалтаар хоёр дээрээ бий болгосон. За энд бол үйлчлэгээ хийлгэн, шинжилгээгээ хийлгэн, хяналтаа хийлгэн хэвтгээс босод бүх тусламж үйлчилгээ энд төвлөрсөн гэж ойлгож болно. Хоёрт нь бид нар диабетийн нэгжийг бий болгосон. Ерөн сүүлийн үед сахар маш их ихсэж байгаа. Монгол улсын түвшинд бол нэлээд нэмэгдсэн. Дархуу аймаг өнгөрсөн 2 жилд сахарын хяналтын тоогоо бүр тодорхой болгосон. Өнгөрсөн жил бүр ширхэгчлэн бүх сумдаар явж одоо сахарын хамааралтай хүмүүсүүдийн тоон судалгаа гаргаж энэний хяналтыг бол тодорхой болгосон. За энэ нэгжийг бол явандаа бид нар төв болгох ийм үндсэн эрмэлзлээр ажиллаж байна. За 3 дахь бий болгосон зүйл эрэгтэйчүүдийн комьюнитиг бий болголоо. За бид нар олон жил эрэгтэйчүүдийн одоо үзлэг бол бас тодорхой биш байсан. За ажлын 5 хоногийн тодорхой нэг өдөр ч юм уу тодорхой нэг цагт үзүүлдэг байсныг одоо ажлын 5 хоног үздэг болсоо. Засаг даргаас өгч чиг болгож хэрэгжүүлсэн ажил бол одоо нэг архины хамаарал бүхий иргэдийг эмчилгээний төвийг хуучин халамжийн хэсэгтэр жаргалтай төв гэдэг нэртэйгээр зохион байгуулад 2 дахь жилийнхаа нүүрийг үзэж байна. За энэ дээр бид нар бас нийгэмших, за архины хамаарлаас холдох, за тэнд их олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдаад явж байгаа. Нэлээд үр дүнтэй ажил болоод явж байна. За өсвөр үеийн комьюнитиг яг нэгдсэн эмнэлгээд үшиглэж одоо энэ жил шинээр зохион байгуулсан хуучин эрүүл мэндийн газарт байсан. Одоо бол клиникэд үссэн сэтгэл зүйчтэйгээ хамт энд одоо бүгд бүтэн нэгж ажиллаж байна. За ахмадын комьюнитид өнгө сая нээлээ. Бид нар ахмадын хууль гарсантай холбоотой ахмад руу чиглэсэн олон талд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. За олон жил ерөн бол энэ комьюнит ажиллаагүй. За ахмадын ерөн эмнэлэг маань сүүлд сэргээн засах болж өөрчлөгдсөн нөгөө даатгалын санхүүжилттэй холбоотойгоор нэр нь өөрчлөгдөд явсан. Тийм учраас бид нар ахмадын эрүүл мэндийг хамгаалах тодорхой эрх зүй, тодорхой үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай байсан. Энэний хүрээнд бас иргэдийн хурал, аймгийн засаг даргаас үүрэг чиглэл өгч ахмадын эрт илрүүлэг мөн ахмадын оншилгоо, эмчилгээний асуудыг шийдэ гэсэн чиглэл өгсөний дагуу энэ үйл ажиллагаануудыг зохион байгуулад явж байна. Өнөөдөр гараар хийдэг үйлдэлээс аль болохоор татгалзаж тусламж үйлчилгээний дэвшилтэлд дарагд толгуурлсан ийм эмчилгээ онцлогоо хийхийг бол илүү их эрмэлзэж байгаа. Заримдаа энэ нь хүнд буруу ойлголт төрүүлдэг юм шиг байлээ. Бидний үед бол чагнуураа бариад чагнуураараа оншиг тогтоодог байлаа. Одоо бол эрентгийн тараагүй зургийг аваагүй байж таны үл хугарсаа гэж хэлвэл хүн баг зочино. Та юу ярьж байгаа юм бэ гэд. Үнэхээр хүн бол нүдээр харсан дүрсэндээ итгэдэг юм байна. Ийм учраас ерөнхийдөө дүрсэншилгээний чиглэлд бол дэвшил гарч байгаа. Иргэдээс маань шууд одоо асуух асуулт байх юм бол Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн газар, за сумын эмнэлгүүдтэй ч мөн холбоотой асуулт, санал шүүмжлэл байх юм бол нээлттэй та бүхнийг за энэ голын игнэнд тавьсан микрофон дээр ирээд чөлөөтөө асууж
асуултаа асуухыг хүсэж байна, урьж байна. Та бүхэн бичгээр бас асуултаа асууж болно. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр бас энэ хилцүүлэгт хүрэлцэн ирж оролцож байгаа мөн захимаар оролцож байгаа иргэдтэй бас талархал илэрхийлье. За эхний асуулт бол энэ нэгдсэн эмнэлгийн шинжилгээ авах хэсэг гэдэг асуудал бол энэ бараг 2-3 жилийн өмнөөс яригдсан асуудал байгаа. Ялангуяа энэ дээр та бүхэн бас энэ даргын ихлэгэл дээр гарсан ер нь бол нэгдсэн эмнэлгээр өдөртөө нэг 800-аас 1000 хүн яг амбулаторийн үйлчлэх тусламж авдаг. За эдгээрээс тодорхой хувь нь бол бас яг энэ шинжилгээнд хамрагдах буюу одоо оншоо тодруулахын тулд шинжилгээг өгж байгаа. За энэ шинжилгээ өгөх хэсэг маань угаасаа зай багтаамжинд үнэхээр хэцүү байсан. Ялангуяа бид 2 жилийн өмнө зохион байгуулалт хийгээд тусад нь өөрөө гаргасан боловч бас иргэд маань өрөөндөө багтахгүй. Ялангуяа өвлийн цагаар бол яг иргэд маань нөгөө буцаж гараад хүүтэнд тэр өрөөлөө явж байгааг бас бид энэ дээр ерөнхийдөө төлөвлөлтийгээ сайн 10 сарын эхний 7 хоногоос эхлээд ерөнхийдөө үлгүүрийн хэсгээ бас бид нар яг шинжилгээ авах сорьц авах ялангуяа энэ иргэд нөгөө гадаа гарч даарахгүйгээр энд зохицуултыг хийсэн. Гэхдээ ялцчгүй бас зай талбай хувьд имлэг манаас арай л жижигдээд байгаас энд харагдаж байгаа. Гэхдээ бас иргэдийн нөгөө энэ тусламж үйлчлэгээ авах нөгөө нөхцөл байдлыг хангах ялангуяа энэ хүүтний үйлрэлд бас иргэдийг гадаа зогсоохгүй бол бас дотор зохион байгуулалтыг хийгээд ингээ ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр бас өөрнөө өглөөс өөрөө ажилласан байгаа. Тэгээ энэ дээр ажиллаад үзэхэд бол яг ерөнхийдөө шинжилгээ авах хугацаа нь бас богино байдаг. Нэгсэндээ иргэд өглөө ирээл 40 минутын дотор ерөнхийдөө шинжилгээний үйл ажиллагаа дуусж байгаа. Энэ дээр бас манай лабораторийн засгийн лаборантууд манаас 4 зэрэг шинжилгээ аваад ингээ явж байгаа. Тэгэхээр энийг бас бид хэд боломжийн хүрээнд шийдсэн. Тэгэхээр энэ дээр одоо иргэд маань бас яг энэ нөгөө нэг очил дараалалаараа ороод ингээ эмэг цэгцтэй явуучвал энэ дээр бас асуудал үүсэхгүй баха гэж бодож байна. За эмнэлгийн яаралтай тусламжийн хувьд бол энэ 2022 оноос эхлээд бид яг эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг дээр бол эмч 24 цагаар ажиллах болсон байгаа. За үүнтэй холбоотойгоор бас яг энэ эмчнийг сургалтанд хамруулах ялангуяа энэ яаралтай тусламжийн эмч гэдэг маань өөрөө яг 2 жилийн бас нарийн мэргэжлийн резидентэд сурж ээж энэ мэргэжлийг эзэмшдэг. За өнөөдрийн байдлаар Дархуул аймгийн яаралтай тусламжийн тасагт 4 эмч ажиллаж байгаа. Үүний 3 нь бол яг нарийн мэргэжсэн юм яаралтай тусламжийн эмч бол ажиллаж байгаа. За нэг эмч бол мэдрэлийн эмч ингээ ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр яг мэргэжлэр бас энэ эмчийг ажилуулснараа энд иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж бас дээшлэнэ гэсэн үдээс төлөвлөлт хийгээд ер нь бол энэ дээр мэргэжлийн эмчнэр бол ажиллаж байгаа. За гэмтлийн боол буюу ялангуяа энэ мис засал гэмтлийн эмчнэрийн үзлэг маань яг амбулаторийн 2 давхартай байдаг. А бид нар энийг яг шийдэх гэхээр яг орон зай хувьд бол одоо яг тийм шаардлага хангасан өрөө таслагаас одоо нэгдсэн эмнэлгийнхаа нэг давхарт бол ингээ байхгүй байгаа. Ялангуяа энэ боолтын хэсэг бол бас тодорхой өрөөний бас стандарт шаард. Яг бидэд бас тэр нэг жижиг лифт болон шатар гарах хэсгийн нэг тоног төхөөрөмжийг судалсан. Тэгээ энэ дээр бол бас нэлээд өндөр өртөгтэй байдаг. Тэгэхээр цаашдаа бас энэ талаа бас бидэд анхаарч аль болох иргэдэг бас хүндрэлж хэрэгдлгүй бас үйлчлэг авах. Ялангуяа энэ хөгжлийн бэрхшээлтэй болон одоо өөртөө одоо тэр шатаар өгч чадахгүй байгаа хүмүүст бас яавал энэ хэрэгцээнд бас хангах вэ гэдэг талаараас төлөвлөлт хийгээд ажиллаж байгаа. Хуучин Оросын барилга маань өөрөө яг нийтийн хамаарлын зай талбай маш багтай. Коридор нь нарийнхан яг үүдний хүлээ авах гэсэн маш давчуу жижигхэн. Нэгдсэн эмнэлгийн үүдийг чинь гонхыг аваад 8 жилийн өмнө өргөтгөл хийсэн. Тэгжээж энэ зай талбай гарсан. Сая амбулатор 2 дээр бас шилэн өргөтгөл хийгээд амбулаторын бас захим үйлчлэг үүдрэн гаргасан. Тэгэхгүй бас л нөгөө нарийн коридор дотроо бүр амар байсан. Ерөнбөл нэлээ өргөтгөө тэлээд явж байгаа. Одоо тэгээд нэмж тэлнэ гэхлээр зэрэг бол ерөн яг өнөөдрийн байдлаар бол боломж байхгүй байгаа. Тэгээд бид нар одоо шин нэмлэг барих юм чинь бас нэг зарим нэг юмн дээр хөрөнгө оруулалт хийгээд эргээд нөгөөд нь үргэлгэн зардал болох үед одоо нөгөө зардлаа хэмнэ гэдэг энэ үүднээс бол бас боломжтой байдлаар нь зохион байгуулалт явж байгаа хэлбэр нь ингэж ойлгохдохоор байгаа. Лабораторийн шинжилгээ өгөх хэсэг дээр бид нар амбулаторийнхоо үүдний бистүүл хэсэгт баркод хэвлүүлж аваад тойроод лабораторийнхоо шинжилгээ өгөх хэсэгт очиж шинжилгээ авч ясан асуудлыг сая одоо энэ 10 сарын энэ 20-нээс хойш одоо үлгүүрийн хэсэгтээ шинжилгээ авах юм 4 урсгал бүхий нэгжийг үүсгэснээр гэж тойрч орох асуудлыг бол шийдвэрлсэн. Мөн баркодыг тэр дороо аваад ингээд шууд шинжилгээ өгөх боломжтой болж байгаа. Дээр нь лабораторийн шинжилгээг өглөө 8 цагаас нэгдсэн эмнэлгийн ажлын цаг 10 сарын 1-ээс өвлийн цагийн хуваард буюу өглөө 8:30-аас 16:30-ийн хооронд ажлын цаг
үүссэнтэй холбоотой лабораторийг бол 30 минутын өмнө буюу лаборатори цахимын хэсэг, цаг бүртгэлийн хэсэг хоёр 8 цагаас ажиллаж эхлээд ингээд шинжилгээ 8 цагаас 9 цаг 30 минутын хооронд авах учраас эмч танд маргааш өглөө код өгсөө, шинжилгээгээ өгөө гэсэн бол таныг 8 цагт ирсэн шинжилгээг авна, 9 цагт ирсэн ч авна, 9:30-аас өмнө л ирчвэл ингээд шинжилгээ өгчих боломжтой. Заавал эрт ирж очрлох бол зайлшгүй шаардлага бол байхгүй. Тэгэхээр энэ дээр бас иргэд бас ирж хүлээх үү, 9 цагт ирээд шинжилгээ аваад дуусж байгаа мөчтөр бас очир дараалалгүй өөхөө гэдэг нь таны сонголтын асуудал болж байгаа шүү гэдгийг бас хэлье. Мөн сая яралтай тусламж дээр мэдрэхтэй эмч ажилуулмаар байна гэдэг дээр эмнэлгийн тусламж дээр хүлээн авах яралтай тусламж гэж нэг ойлголт байна. Нөгөөтэйгүр түргэн тусламж яралтай тусламж гэсэн нэг ойлголт. Сая ерөнхий эмч болохоор хүлээн авахын эмчнэр дээр бол нарийн мэргэжсэн 3 эмч ажиллаж байгаа. Нэг мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч ажиллаж байгаа гээд 24 цагаар 7 хоногийн турш амралтын өдөр ч гэсэн ингээ 24 цагаар хүлээн авах яралт тусламжаар эмч ажиллаж байгаа. Мөн түргэн тусламж дээр бол дандаа нөгөө ерөнхий мэргэжлийн эмчнэр гардаг. Дээр нь түргэн тусламжийн дуудлагын зорилго нь өөрөө яралтай түргэн тусламжийг үзүүлэх буюу амьтансан болоод нэг яралтай одоо анхан шатны тусламж үзүүлэх ийм дуудлагууд дээр тусламж үзүүлдэг учраас энэ гарч байгаа эмчнэр энэ тал дээр яг мэрэгшээгүй ч гэсэн ерөнхий мэргэжлийн эмчийнхаа үднээс тусламжаа үзүүлээд ингээд дараагийн эмнэлэг рүү тээвэрлэж тусламж үзүүлэх хэсэг асуудлаа шийдвэрлээд явдаг. Тэгэхээр энэ түргэн тусламжийн дуудлагын нийт эзлэх хувийн 15 орчим хувийн л яг яралтай түргэн тусламж гэсэн энэ нэрэндээ зогтсон буюу нэг яралтай дуудлага байгаа. Үлдсэн 85% нь амбулатори болоод бусад энэ шинж тэмдгийн зөвлөгөө авах дуудлагууд, тусламж авах дуудлагууд байдаг учраас тэр бүр бас нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний тэр зөвлөмж бас дутуу өгдөг байхаа гэж бас ойлгодохоор байгаа. Түргэн тусламжинд бол нэг нэг яралтай дуудлагыг өгч хэвшиг нөгөөдөгөр яралтай бус тохиолдолд бол амбулатороор нарийн мэргэжлийн эмчнэрээр энэ тусламж үйлчилгээг аваад явах боломжтой шүү гэдгийг бас мэдээлэх байна. Өдөрч та бүхэнд орон нутгийн дотоод мэдээллийг хүргэсэн бол уламжлал ёсоор орой бүрийн 19 цагаас хүргэдэг Түүнбэсийн 3 аймгийн цаг агарын урьдчилсан мэдээлэлд танилцуулах гэж байна. Өдөрч та бүхэндээ 9 дугаар сарын 10-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.